шүүм тунгай үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нийгмийн нөлөөллийн аян. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэлийн ач холбогдлыг таниулах зорилготой шүүм тунгай подкаст маань эхэлж байна. За, нийгмийн нөлөөллийн аяны хүрээнд төлтөж байгаа өнөөдрийн подкастын зочноор усны газрын хаягдал усны асуудал харьцсан ахлах мэргэжилтэн Хишиг Долмыг урьж байна. За, бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Одоо усны асуудал нэлээд яригдаж хөндөгдөж байгаа энэ цаг үед бол бид үйлдвэрийн хаягдал усыг хэрхэн дахин ашиглаж болох юм бэ гэдэг агуулгын хүрээнд асуултуудаа бэлтгэсэн байгаа. Хаягдал ус гэж юу юм бэ? Голлож хэлмээр зүйл нь юу байдаг вэ гэдэгтээ та мэргэжилтэн хүний зүгээс юу хэлмээр байна? Сонсогч, үзэгчид юуг илүү ойлгосоо гэж та хүсэж байна. За ер нь бол хаягдал ус гэдэг нь хүн амын одоо унд ахуйн хэрэглээ болон үйлдвэрийн технологийн хэрэглээс гарсан шингээ хаягдлыг одоо хаягдал ус гэж байна. Бусад ихэнх одоо гадны орнууд бол бүр ахуйн бохор устай хүртэл одоо нэг орон сууцны томоохон хот суурин газрын ахуйн бохор усыг бол цэвэрлээд эргүүлээд одоо технологид ашигладаг. За Монгол улсын хувьд болохоор анх нөгөө Оросын албаны улсын одоо инженер техникийн ажилчид болон тэдний тусламжтай зураг төслөөр ингээд цэвэр бохор усны шугамыг бол ерөөсөө дахин ашиглах боломжгүйгээр ингээд хийцэн байгаа даа. Тэгээд тийм учраас цэвэрлсэн усаа бид эргүүлж ашигладаггүй шууд голд нийлүүлдэг. Жишээ нь одоо Хятадд бол бохор усыг цэвэрлээд дахин цэвэрлээд бүр унданд хүртэл ингэж хэрэгжилж байгаа. Одоо жишээ нь Солонгос апартнуудын тагтан дээр угаалгын машина тавьсан байдаг. Тэр чинь болохоор хотгоноор нь ингээд бохор усыг цэвэрлээд цэвэрлсэн усаа тэр нөгөө зөвхөн ахуйн хэрэглээ буюу угаалгын машинд нь өгөх ч юм уу нойлд нь өгөхөөр ингээд ийм инженерийн шугам сүлжээг шийдсэн байдаг. За Монголд болохоор тийм нөхцөл байхгүй. Гэхдээ Монголд хаягдал усаа цэвэрлээд эргүүлэн ашиглаж байгаа. Энд болохоор уул уурхай салбар байгаа. Одоо хүнсний зарим нэг салбарууд бас ингээд хаягдал усаа цэвэрлээд эргүүлэн ашиглаж байгаа. Одоо жишээ нь уул уурхайн компаниуд хаягдал усаа хэрхэн яаж ашиглаж байгаа гэхээр уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд нь алт бай, мөнгө, зэс, цайр гэх мэтлээ бүх уул уурхайн компаниуд баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал усаа хаягдлын сан тунгаагаад одоо байгалийн өөрөө цэвэрших одоо энгийн биологийн аргаар цэвэрлээд эргүүлээд технологитой ашиглаж байгаа. За энэ нь бол ихэвчлэн нэг дунджаар 70-аас 90% одоо жишээ нь оюутлага гэхэд бол 89% ч юм уу, эрдэнэт үйлдвэр гэхэд одоо нэг 85% ч юм уу ингээд хаягдал усаа цэвэрлээд эргүүлээд үйлдвэрлэл үйлчлэгэнд ашиглаж байгаа. Жишээ нь ингийн бохирдлгүй зөвхөн хүнсний ундаа усны үйлдвэрийн технологийн одоо энэ усны сав угаасан технологийн хаягдал ус гаргаж байгаа. Энэ үйлдвэрүүдийн хаягдал усыг бас машин угаалгын газарт өгөх нь илүү тохиромжтой байна. За мөн бас нэг аршир ноос нулрын үйлдвэрүүдэд заавал бүр өндөр чанарын тийм одоо шүүсэн тийм ус байх шаардлагагүй. Одоо үйлдвэрүүдэд бас усыг дахин ашиглах энэ нөхцөлийг бас судлаад хууль дүрм журам стандарт дээр хамгийн дөрөнд эхлээд эрх зүйн зохицуултыг нь хийж иж дараа нь аян одоо байгууллагуудад сурталчлаад ингээд энийг одоо хэрэгжүүлэх нь зүйтэй юмаа гэж үзсэн. За энийхээ хүрээнд ч гэсэн хамгийн сорилтын сантай хамтраад үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх гарын авлага боловсруулсан. Энтэй холбоотой маш их одоо сургалт хилцүүлэг зохион байгуулсан байж байгаа сүүлийн одоо 3 жилийн хугацаанд. За тэгээ мөн томоохон бохирдуулагч үйлдвэрүүдээр явж хаягдал уснаас нь дээж сорьц аваад зөвлөгөө өгөөд мэрэгжил арга зүгээр хангаад урьдчилан цэвэрлэх байгууламж юм уу төхөөрөмж юм уу одоо шүүлтүүр заавал суйрлуулах шаардлагатай газруудаа ингээд мэдээлэл өгөөд ингээд ажилласан байж байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад бас бид нар ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартыг сая 2024 оны 11 сарын 15-ны өдөр стандарт одоо хэмжилсэн газрын даргын тушаалаар шинжилэн одоо батлуулсан байна. Ингээд 2025 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөө явчих. Одоо энэ стандарт маань өөрөө багц стандарт байна уу? Эсвэл бол яг тухайлсан байдлаар хэрэглэх стандарт байна уу? Энийг аж ахуйн нэгжүүд хэрхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг нэвтрүүлэх боломжтой вэ? Хаягдал усны ер нь бол 3 стандарт байна. Нэг нь болохоор хүрээлэн боо орчин нийлүүлэх хаягдал усны стандарт. Дахиад нэг нь болохоор сая бидний шинжилэн боловсруулсан ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт. За тэгээд 3 дахь стандарт нь болохоор дахин ашиглах хаягдал усны стандарт гэж байна. Ийм 3 стандарт байгаа. За тэгээд ер нь бол энэ ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартыг бол бид нар суурин газрын төвлөрсөн шугамд цэвэрлэгээ халамжид ариутгах татваргын сүлжээгээр бохор ус нийлүүлдэг энэ үйлдвэрүүдийн гарах хаягдал ус нь ямар шаардлагыг хангасан байж цэвэрлэгээ боломжийн одоо хүлээж авах цэвэрлэгээ боломжийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах вэ гэд энд нь тулгуурлаад олон улсын болон одоо Монголын нөхцөл байдалд ингээд тулгуурлаад энэ стандартыг шинжилгээ боловсруулсан. Үзэг сонсогчдод Шүүн тунгай подкастынхаа
агуулгыг бол үйлдвэрийн хаягдл усыг хэрхэн боловсруулж хэрхэн ашиглаж болох юм бэ? Үйлдвэрээс гарч байгаа хаягдл ус гэдэг дээр юуг анхаарах ёстой вэ гэдгийг бас мэрэгчлэнтэй ярилцаж тодруулж байна. Арь ширний үйлдвэрүүд нэлээд байна. Энийг аж үйлдвэрийн парк руу гаргамаар байна ч гэдэг юм те хотоос гаргая. Яагаад гэвэл энэ бохирдуулсан усан шууд туулгал руу орж ийнө ч гэдэг юм иймэрхүү асуудлууд иргэдийн дунд байдаг, яриа байдаг. Тэгэхээр яг энэ арь ширний үйлдвэрүүдийн хаягдл усыг одоо боловсруулах боломж байна уу? Эдгээр үйлдвэрүүд стандартыг нэвтрүүлэх боломжтой юу? Ямар стандартыг яаж нэвтрүүлвэл одоо бид нэр усныхаа асуудалд илүү анхаарч чадах вэ? Ганцхан арь ширний үйлдвэрийг бохирдуулагч үйлдвэр гэж хэлж болохгүй. Ер нь бол 12 төрлийн бохирдуулагч үйлдвэр байгаа. 12 төрлийн үйлдвэрийг хамгийн их одоо хаягдл усны концентрац өндөртөө хаягдл ус гаргадаг гэж үзээд тусгаалсан бүр стандартуудтай тусдаа одоо жишээ нь мах бүтээгдэхүүний үйлдвэр чинь тий. За эндээс гарах хаягдл ус нь бүр тусдаа стандарттай. За Монголд болохоор тийм олон стандартыг батлаад мөрдүүлэх юм боломж байхгүй. Ерөөсөө ганцхан хаягдл усны стандарт, харин энэ шинжилсэн стандарт дээрээ тодорхойлсон 3 үзүүлэлтээр хяналтыг тавихаар юм стандарт баталсан. Умбар байдалтай байгаа энэ бохирдлын концентрац, химийн хэрэгцээ төвчл дөрвч, биохимийн хэрэгцээ төвчл дөрвч гэдэг ингээ органик гаралтай бохирдлын одоо үзүүлэлтийг тодорхойлдог ийм химийн үзүүлэлт байгаа. За энэ гурваар ерөнхийдөө үйлдвэрүүд төр хяналт тавихаар ингэж стандартыг боловсруулсан байж байгаа. За ингээд бохирдуулагч үйлдвэрт болохоор махан бүтээгдэхүүн, сүүс үн бүтээгдэхүүн, за арх, спирт, за шар ариг, за ус ундаа, за арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүд, за тэгээд өшөө ус одоо тамхины үйлдвэрч байд юм. Мод целлюлоз одоо сүүлийн үед химийн бич юм уу хунцар идэл гээд хаягдл цаасыг боловсруулаад дахин бас нойлын цаас ч юм уу өөр зорилтоор бас цаас үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд. Ингээд ийм 12 төрлийн үйлдвэрүүд дээр ингээд мөн эмийн үйлдвэр тусгаалаад стандартыг нөгөө түрүүн танилцуулсан умбар байц химийн хэрэгцээ төвчл дөрвч биохимийн хэрэгцээ төвчл дөрвчгийн 3 үзүүлэлтээр хаягдл усан дээр нь хяналт тухаар ингээд стандартыг боловсруулсан байж байгаа. За манад болохоор хууль эрх зүйн зохицуулалт нь ерөнхийдөө нөхөн төлбөр ногдуулах одоо зөрчлийн арга хэмжээ аваад бас ингээд дахин одоо торгуулалт ч юм уу ингээд зохицуулсан байгаа учраас нөгөө бас юу яахгүй хатна. Нөгөө аж ахуйн нэгжүүд чинь за ингээд нэг торгуулаа төлчихье. За ингээд торгуулсныхаа дараа дахиад үйл ажиллагаанд тагтаг тий. Дахиад гаргадаг ч юм ийм асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энийг өнөөдөр нэг дор ингээд засах боломж байхгүй. Одоо манай Монгол улсын хууль стандартууд ерөнхийдөө бол Оросын ГОСТ хууль дүрм журмуудыг ерөнхийдөө нэг нэгээр орчуулад ингээд ашиглаа явж ирсэн. Одоо сүүлийн олон улсын дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг бид нэр ашиглаж байна. За Хятадын, Америкийн, одоо Солонгосын, Японы ч гэдэг юм уу тий. Чехийн гэл ингээ маш олон орны тоног төхөөрөмж ашиглаж байгаа учраас нөгөө Оросын стандартууд, норм дүрмүүдийг бид нэр ингээ шууд нэг нэгээр нь буулгаж ашиглахад бас асуудал үүсэж байгаа. Тийм учраас бид нар энийг нэг дор бүгдийг шинжлэх боломжгүй. Тэрчээсэн тодорхой хэмжээгээр шат дараалтаа ингээд дүрм журм стандартуудаар хуулийнхаа асуудлуудыг бас ингээд шийдээд ингээ явж байгаа. Одоо яг усны асуудлыг илүү зэгцлэхэд одоо энэ усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж төрийн бас байгууллагууд, төрийн байгууллагууд ер нь хамтраад ямар чиглэлийг барьж ажиллаж байгаа юм бэ тий? Манайх одоо Хэтийн төлөө ер нь энэ усаа хайрлах тал дээр ямар үйл ажиллагааг илүү нэвтрүүлвэл тэр тусмаа үр дүнтэй байх уу? Тэгээ иргэдийн хувьд бол усаа гамнаарай тий? Усаа тогтмол хааж агаарай гэдэг юм уу? Иймэрхүү нэг юм хэрэглээний дадлыг бол яриад уриалгыг бол гаргаж идэг. Үйлдвэртээр ямар үйл ажиллагааг илүү төлхөө явуулах боломжтой гэж хардгийн энэ тал дээр нь усны газрууд, усны чиглэлээр ажиллаж байгаа компаниуд, аж ахуйн нэгжүүд нь хэрхэн хамтрах боломжтой вэ? Дэлхийн усны өдөр гэлж ил болох 93 оноос хойш одоо ингээд ЮНЕСКО-гоос усны асуудал, ер нь уур амьсгалын өөрчлөлт маш их нөлөөлж байгаа учраас усны асуудлыг одоо дэлхийн нийтийн анхаарлыг татахын тулд жил бүр дэлхийн усны өдрийг 3 сарын 22-нд тэмдэглэж ирсэн. Тэмдэглэхдээ ер нь бол ингээ усны асуудлыг олон нийтэд таниулах ийм зорилготой байсан. Одоо бол жил бүр ямар нэг урайнд ороод тэмдэглэж эхэлж байгаа. Монгол улсын хувьд бол 2005 оноос хойш ингээд энэ үйл ажиллагааг ингээд хэрэгжүүлээ явж байгаа. За энэ жилийн хувьд болохоор өсөлт мөсөн голыг хамгаалъя гэсэн ийм урайнд ороод тэмдэглэх гэж байгаа. За аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор энэ хоцорон газрын хүн амд зориулаад гаргацсан усыг яагаад үйлдвэрлэлүүлчлэн ашиглаад байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлүүд ерөнхийдөө бол ер нь гадны орнууд ч гэсэн хотоос гадна одоо тусдаа аж үйлдвэрийн парк ч юм уу ингээ байгуулад усыг ашиглаж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хүн амд зориулаад анх одоо 650 мянган хүнтэй хотоо ингээд төлөвлөсөн шүү дээ. Энэ хүн амд зориулаад ингээд усны нөөцийг тогтоогоод ингээд усаар хангаж байна. Энийг бол ингээд үйлдвэрлэлд бас ингэж их хэмжээгээр ашиглаад байх. Би бол ер нь
хувьдаа шүү. Ер нь бол зохистой биш гэж үздэг. За ер нь бол бас дэлхийн нийтийн хандлага ч гэсэн ер нь үйлдвэрийн одоо ус ашиглалтыг бол одоо далаа ус ч юм уу те өөрсдөө цэвэршүүлээд за мөн эсвэл ахуйн бохор усыг цэвэрлээд ингээ үйлдвэртээ ашиглаа. Нэг бол голоос ус, гадаргын ус ашигла. Газрын доорх ус чинь хэмжээтэй. Тэ ийм учраас гадаргын усыг ашиглаж гэдэг юм уу? Ийм гадаргын ус ашиглал одоо үнэн бага. Газрын доорх ус чинь одоо бидний одоо ирээдүйн хойч үеийн үнэт одоо чухал одоо хүнс болчиход байна шүү дээ. Тийм болохоор бид нар болж игэл гадаргын усыг ашиглуулъя үйлдвэрлэл үйлчилгээнд мөн одоо хүн ам зориулц одоо нэг сумын төвд 2-3 гүний удаг бид нар усаас ингээд эрэл хайгуулъя гэдэг ингээд нөөцийн тогтоогоод тэр сумын төвийн хүн амын ундыг хангах гингууд хажууд нэг бол урхан компани бас давхар технологитой ч юм уу давхуудаа ашиглаад байж болохгүй ч ашиг олох зорилгоор үйл ажиллагаанд энэ бүх асуудлыг ер нь бол бас ингээд хууль эрх зүйн хувьд эрх зүйн орчныг нь одоо сайжруулахаар ингээд усны газрын зүгээс ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бид нар ус бохирдуулсны төлбөр гэдэг зүйлийг бас хүнддэг. Энэ яг хууль эрх зүйн орчиндөө яаж заасан байдгийг, энэний хэрэгжилт нь ер нь яг усны газар дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд анх батлагдсан. Хууль одоо хэрэгжиж эхлэхээс өмнө одоо дагалдах эрх зүйн актыг нь батлуулахаар оруулсан. За ингээ 2015 онд улсын их хурлаар орсон чинь энэ хүн амын унд ахуйн хэрэглэнээс гарч байгаа хайдал усан дээр ус бохирдуулсны төлбөр ногдуулах нь буруу юм аа. За тэгээд тийм учраас юу асуудлыг бас шийдэж орж ирмээр нь хуулийн дээрээ өөрчлөлт оруулад за мөн дээрээс нь бас энэ хайдлусаа цэвэрлээд эргүүлээд одоо үйлдвэрлэл үйлчилгээндээ ашиглаж байгаа урьдчилсан цэвэрлэх байгууламж барьсан энэ үйлдвэрүүд дээр урамшууллын механизмыг оруулж ирээч. Тэгвэл энэ хуулийг батлая гэсэн. За ингээ энэ хуулийг Сарамчмаг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад энэ хуулийн одоо төсөл болон дүрм журам дээр ажилласан. За ингээд 2019 оны 5 сард хуулийн нэмэлт өөрчлөлт оруулаад 20 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. За ус бохирдуулсны төлбөрийг хэн төлөх вэ гэхлээр энэ нь болохоор ашиг олох зорилгоор үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага бүгд ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэдэг ингээд заасан. За Монгол улсын хэмжээ нь өнөөдөр 265 мянган аж ахуйн нэгж улсын бүртгэлтэй байгаа татврын алба. За тэгээд 95 мянган нөөц төлөгч иргэн байгаа. Одоо жишээ нөгөө миний дэлгүүрүүд чинь нөгөө нэг нөөтийн баримт өгöd байгаа шүү дээ. Эдгээр иргэд чинь бас үйлчилгээ эрхэлж байгаа тий. За ийм учраас ингээд эдгээр бүх үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага болгон ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэдэг ингээд заагдсан. За ингээд хууль хэрэгжиж эхэлсэн. За ингээд өнөөдрийн байдлаар бол жилд ойролцоогоор нэг 20 орчим тэрбум төгрөг ногдуулснаас 5 орчим тэрбумны төлбөрийг хөнгөлж чөлөөлж байгаа. За энэ хөнгөлж чөлөөлж байгаа аж ахуйн нэгжүүд нь одоо ямар аж ахуйн нэгжүүд вэ гэхээр уул уурхайн компаниуд одоо цэвэрлээд эргүүлээ ашиглаж байгаа тэр саарл усныхын хэмжээгээр төлбөрөөс чөлөөлж байгаа. Зөвхөн нөхөн сэлбэлтээр гүний удгаас юм уу гадаргын уснаас цэвэр усыг ингээ авч ашиглаж байгаа. Яг тэр усан дээр нь ашигласан тэр усын одоо бас хайдал ус болж гарсан гэж үзээд төлбөр ногдуулж байгаа. Энэ бол урамшууллын маш том одоо механизм хэрэгжин гэж бид нар үзэж байгаа. За дараагийн нэг зохицуулт нь болохоор урьдчилсан цэвэрлэх байгууламж шинээр суйрлуулж байгаа аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн урамшууллын механизм аа. За энэ нь яаж хэрэгжих вэ гэхээр за нэг арь ширний үйлдвэр, за нэг сүүний үйлдвэр цэвэрлэх байгууламж барьлаа. Ингээд эхний 3 жил нь тэр цэвэрлэх боломжоос нь гарч байгаа усны ариутгах татваргын сүлжээний нийлүүлэх хайдал усны стандартын шаардлагыг хангаж авах юм бол эхний 3 жил төлбөрөө шууд 100% чөлөөлж. Усны газар, мянган сорилтын сан, хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам, за байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гэдэг ингээд эдгээр байгууллагууд урьдчилсан цэвэрлэх байгууламж барих гэж байгаа, тоног төхөөрөмж оруулж ирж байгаа тохиолдолд одоо гайлын татваргүйгээр тоног төхөөрөмж нь тийм ингээд ийм бас зохицуулт хийцэн байж байгаа ийм засгийн газрын 21 оны тогтоол гарсан ба. За ингээд бас ингээд аж ахуйн нэгжүүд цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжтэй цэвэрлэх байгууламжтай холбоотой шугам сүлжээ ингээд бүтцийн байгууламжийг оруулж ирэхээр бол одоо хил гайлаар татваргүйгээр орж ирэхээр ийм зохицуултыг бас хийцэн ба. За ингээд урамшууллын механизмыг үргэлжлүүл ярьж байна. Хоцорон газрын одоо бохир усыг цэвэрлдэг цэвэрлэх байгууламжуудыг мөн одоо төлбөрөөс чөлөөлөхөөр юм зохицуулт хийсэн. Гэхдээ стандартын шаардлага хангаж ивэл гэдэг. За тэгээд сүүлийн үед манай одоо ард иргэд болон аж ахуйн нэгжүүд маш их хэмжээний маш олон төрлийн химийн бодисын агуулмжтай маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болцсон. За энэс шалтгаалаад нөгөө ахуйн хайдал ус чинь өмнө нь бол зөвхөн хоол хүнсний одоо ахуйн гаралтай ийм байсан бол өнөөдөр ингээд маш их химийн бодисын агуулмжтай ийм хайдал ус ирдэг болцсон.
Химийн бэц агуулмж ихтэй болохоор нөгөө цэвэрлэх боломж чинь биологи цэвэрлэгийн дээрээ нөгөө итгэвтлаг бичил биет амьтны тусламжтайгаар биологи цэвэрлээ хийгддэг шүү дээ. Тэгмээд нөгөө бичил биет амьтны үржих тэр орчин нөхцөлийг ингээд хангахгүй ийм асуудал үүсээ. Тэгээд цэвэрлэх боломжийн цэвэрлэлийн түвшин буураад байгаа. Мөнгөс оролтын сангийн хүрээнд бол яг хаягдл усыг дахин цэвэрлэх байгууламжийг бас үйл ажиллагааг эхлүүлэх гээд ажил өрнөсөн. Тэгээ нэлээд олон жилийн ажил болж байна. Яг энэ дахин цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор ямар давуу талууд үүсэх вэ? Энэ тал дээр та мэдээлэл өгч. За шинэ төв цэвэрлэх боломжоос гарч байгаа хаягдл усыг Мянгасын оролтын сангийн барьж байгаа хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрт хоногт ойролцоогоор 50,000 орчим метр куб усыг цэвэрлээд дулааны 3-4 дугаар цахилгаан станцын технологийн хэрэгцээнд нийлүүлэхээр ийм үйлдвэр баригдж байгаа. Одоо хоногт 50,000 метр куб усыг хаягдл ус дахин боловсруулсан үйлдвэрээс авч ашиглах одоо боломж нөхцөл бүрж байгаа. Бусад үйлдвэрүүд ч гэсэн одоо үйлдвэрийн оройнд байгаа аж ахуйн нэгжүүд ч гэсэн тэр хаягдл усыг одоо авч ашиглах ингээд бүрэн боломжтой. Цаашдаа энэ цэвэрлэх боломжоос гарсан цэвэрлэгдсэн стандартын шаардлага хангахгүй цэвэрлэгдэж байгаа энэ усыг бид нэр ингээд туулгалт нийлүүлээд хоошоогоо ингээд Оросын холбооны ус руу сэлэн голоор дамжуулаад ингээд явуулаад ах юм уу? Нөгөө говийн бүс рүүгээ тэгээ усны хомсдолтой байгаа газар руугаа явуулах. Нэг бол усны хоримтлал үүсгэе. За усыг ингээд хоримтлуулахаар цэвэрлсэн усыг ингээд одоо нуур цөөрөн үүсгээд ингээд хоримтлуулахар чинь одоо байгаль өөрөө одоо ингээд тодорхой хэмжээнд өөрийгөө цэвэрлдэг те ингээд механик цэвэрлэл, биологийн цэвэрлэлээ хийгдээд ингээд яадаг ба. Цэвэрлэх байгууламжийг бариулах бол одоо маш чухал. За тэгээд бүх аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээгээр өөрийнхөө одоо технологийн хязгаараас гарч байгаа хаягдл усаа одоо цэвэрлэх шаардлагатай одоо. За жишээ нь нөгөө нэг аршир ноос налуурын үйлдвэрүүдээс ч одоо нөгөө хором сульфитийн агуулмжтай хаягдл ус гарч ийн. За сүүн бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүний одоо үйлдвэрүүдээс болохоор нөгөө органик гаралтай бохирдлууд нөгөө азот аммон одоо нитрат одоо хяа махны үйлдвэрүүдээс те ингээд энэ бүгд чинь ингээд концентрац өндөртөө бохир ус ирэх тусам нөгөө цэвэрлэх боломж чинь одоо стандартын шаардлага хангалттай одоо цэвэрлэхэд аягүй хүндрэлтэй болж байгаа байхгүй. Тэгээ Улаанбаатар хотод одоо ерөнхийдөө яг ингээд 470 одоо бохирдуулагч үйлдвэр байна гэдэг ингээд судалгааг нь гаргацсан байж байгаа. За энэ 470 үйлдвэр дээр за ус угийн удирдах газар тэгээд туулгалын сав газрын захиргаа, усны газар, за нийслэлийн захирагчийн ажлын алба, усны зохицуулахаар ажлын хэсэг байгуулагдаад бид нар хамгийн салбарын нэгдээд гэсэн үг тийм. Нөгөө 12 ангилалт орсон үйлдвэрүүдээс тэрний 70 үйлдвэрээр нь ороод ер нь ямар хүн хаягдл ус гаргаж байна. За хаягдл усаа цэвэрлж гэнэ үү, цэвэрлэхгүй байна уу? Ядаж тэр нөгөө өөх тос баригч байна уу? Энийг нь үзээд за тэгээд хяналт шалгалт хийхээс юун төрөнд одоо бас зөвлөгөө өгье. За тэгээд шинэ төв цэвэрлэх боломж баригдахаас өмнө тодорхой хэмжээгээр үйлдвэрээс гарч байгаа хаягдл усныхаа бохирдлын концентрацийг бууруулах арга хэмжээ аваач гэд тэгээд тэднэрт зориулаад одоо босон хүчний дутагдaltaас айг байгаа тий. Босон хүчин дутагдaltaй байгаа учраас бид нар үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх гарын авлагыг боловсруулаад сургалт хийгээд одоо танаа үйлдвэр ийм хаягдл ус гаргаж байгаа учраас ийм цэвэрлэх боломж барина. Энэ цэвэрлэх боломж нь биологи цэвэрлэгээтэй ашигладагтай эсвэл механик цэвэрлэгээтэй байхад боломж гэдэг юм уу. Энэ тэгээ сургалт хийцэн. Ингээ одоо үр дүнгээ хүлээх үлдчихэд 470 үйлдвэр байгаа ч гэсэн нийслэлттэй. Тийм. Ерөөсөө хоногт 240 м кубээс дээш хаягдл ус гаргадаг арга үйлдвэр байгаа байхгүй том. Одоо чинь апу ч юм уу. За тэгээ эмсэс Coca-Cola ч юм уу. Ингээд арга үйлдвэр байгаа. За бусд нь бол дандаа бага хаягдл ус гаргадаг. За ширний олны 2 үйлдвэр ч юм уу. Ийм учраас бид нар стандарт дээр за их хэмжээний их бохирдолтой ус хаягдах тусмаа цэвэрлэх боломжийн цэвэрлэлийн түвшинд нөлөөлнө. Тэгэхээр стандартыг арай жоохон чанга өгсөн. Хоногт ихэнх ер нь ингээд аж ахуйн нэгжүүд маань хоногт 15 хүрэхгүй метр куб хаягдл ус гаргаж байгаа байхгүй. За тэгээд энэ аж ахуйн нэгжүүдэд бол ерөнхийдөө яг стандарт нь арай сул. Гэхдээ ямар ч байсан та ресторан ажиллаж байгаа бол ядаж тэр нөгөө хоолны хог шингэн хаягдлынхаа өөх тосыг шүүж авах шаардлагатай. Бүр хэрвээ том одоо ресторан зочид буудлын одоо ресторанууд байх юм бол одоо та нар урьдчилан цэвэрлэх бага уран цэвэрлэх боломж өрч гэдэг юм. Ийм шаардлагуудыг ингээд тавиа явж байгаа. Ерөнхийдөө бол энэ үйлдвэрийн хаягдл усыг одоо урьдчилан цэвэрлэх гэхлээр ямар ч байсан дараа нь бас дахиад нэг цэвэрлэхнэ дээ. Тэгэхээр цаашид бол бид нар шинээр батлагдсан стандартыг зөвхөн Улаанбаатар хотод биш орон нутагт одоо сүүлийн шинээр одоо ноос налуурын үйлдвэрүүд мах боловсруулах үйлдвэрүүд шинээр баригч эдгэр ч гэсэн бас ингээд таниулаа сурталчлаад ингээ явж байгаа. Нэгэнт энэ стандартыг усын хэмжээнд гаргасан учраас бид нар бусад аймаг орон нутгуудын шин цэвэрлэх боломжтой ч гэсэн бас нөлөөлөхгүйгээр
За тэгээд нөгөө цэвэрлэг боломжийн одоо насжилтын хугацааг бас уртсгах энэ шаардлага биднэрт байгаа шүү дээ. Тийм учраас тодорхой хэмжээгээр хариуцлага үүрээд хамтраад хяналт шалгалтаа хийгээд зөвлөмжөө өгөөд ингэ явчих. Мэдээж нөгөө цэвэрлэх байгууламжийн насжилтыг уртсгана гэдэг нь ойрын 5 жилдээ манай хүн амын өсөлт бол доктортойгоор өсөх тий тэр хэмжээгээр хүн нэмэгдэнэ л гэдэг чинь усны хэрэглээ нэмэгдэнэ л гэсэн хаягдл ус гарнаа л гэсэн үг тий. Энэ болгон дээр бас үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үйлдвэрүүд нэлээд хянамгай хандах юм байна. Стандартаа нэвтрүүлэхэд нэлээд анхаарах хэрэгтэй юм байна. Ингэж бид нэр үйлдвэрийн хаягдл усыг бол урьдчилан цэвэрлэх тий энэ ач холбогдлыг бас нийтээрээ хүртэх боломжтой юм байна. За энэ төрлийн мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. За сонсогчдоо Шүүн Тунгай подкастт усны газрын хаягдл усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Хишиг Дулмыг урьж оролцоолаа. Хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа танд.